COVID-19 цар тахлын нөлөөг олон нийтийн оролцоотой бууруулах нь төсөл үзүүлж байна. COVID-19 эсрэг вакцин хэрхэн хамгаалдаг вэ? Вакцин нь өвчин үүсгэгч бактери, вирусын дархлаа тогтолцоог таньж, түүнийг устгах эсрэг биед ялгаруул, ирээдүйд халдвар аван өвчлөх эрсдлийг бууруулдаг. COVID-19 эсрэг дархлааг бид вакцинд хамрагдаж суулгах боломжтой. Вакциныг нэг удаагийн тариураар хүний гарын бугалгад тарих бөгөөд үүний дараа хүний бие дэх дархлаа тогтолцоо вирусыг таньж халдвар авч хүн дээр өвдөх эрсдлийг бууруулдаг. Вакцин таны биед 3 үе шаттай үйлчилдэг. 1. Өвчин үүсгэгчийг хүний биед идэвхгүй жүүлсэн хэлбэрээр тарих аргаар нэвтрүүлдэг. 2. Хүний биеийн дархлааны тогтолцооны хариу урвал болох уургийн нэгдэл эсрэг бие ялгаруулдаг. Эсрэг бие нь гадны биетийг илрүүлж санах ой үүсгэн өвчнөө эсрэг довтолж устгах хариу урвал үзүүлдэг. 3. Эсрэг бие нь цусан дагуулгадж тухайн халдвараас сэргийлж байдаг. Вакцин бол халдварт өвчнөөс биднийг хамгаалж бидэнд хэвийн амьдралаа үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. COVID-19 цар тахлын нөлөөг олон нийтийн оролцоотой бууруулах нь төсөл. Дасанд цогцож, өөрчлөлт хийцгээе.